Урмтын судрыг заагч багш бол ямар үдэн төгссөн байх ёстой гэдэг нь арга дистаралаараа ингээ хойшин тоолоод ингээ яаж байгаа. Тэгэхээр миний өнөөдөр бид ажиллаж үзэх нь чухал байгаа юм. Түрүүний тань тохиолдол одоо тоотлон хятад очоод хятадтай одоо бурхан шашинт өмнө сүжигтэй энэ хүмүүсээр ингэж хуулийнхээс юм тохиолдол гарсан байна. Тэгэхээр яг энэ нэг байдлаар Монголд одоо юм гарсан үгүйгээ би сайн мэдэхгүй. Хэрвээ одоо энэ нөхцөл бүрдэж байгаа бол аль одоо хохирох усууд бол сүзгсэн усууд. Тийм болохоор сүзгтэн олон бол өөрийнхөө багш өөрөө шив болохтой ч гэсэн тийм ээ дотроо бодолтой тэрийг одоо ямар талаас нь ажиллах хэрэгтэй юм одоо юмд тодорхой тэрний дагуу сайхан ажил шинжилгээ тэгээд багш шивийн барилгыг хийж ингэж одоо явцгаах юм бол бурхны шашинда багш шивийн өөрсдийн юм тэрэг цааш одоо юмдаа ингэж их тустай байдаг юм аа. Баяа таны нэмээд жирлөө суулаа. Намын хамтараа таманы намын жийлээ логонда. 그다음에 남이 아마 당연히 없으면 대대도 쉬어서 그런 시간 걸라 전에 전에 아주 최소순순대디 파파에 아주 쉽게 나려야 내년에 소년들 소년 모든 평야와 냐보내지 차원시에서 로스우나바 로드 남자들한테만 레션이 제시하셔야 돼. 로드 남주셔야 돼. 레션이 제시하셔. 다른 나라의 차이는 그 상계의 최기 난데로 가고 있어요. 상계의 제가 파고는 다른 추기기 로마 지체와야 남주의 것이 힘주고 있어. 봐. 비행사의 최라면야 다도 지난번에 다 장도된 예도는 들었잖아요. 여기와지 장인 저당가야 무슨 소소스면 다 연구가 되니 가다 지난 사기가 니야 장도 다시 좀 개라도 미루지 아니 니들 다시 하면 또 루지 도세 요한테 도와 자기는 이전에 사기 깔아라 엔 다시 개라도 루미로 야체 이르잖아요. 다라이면 대산이 가르치는 교수시키고와 다 나는 그것도 잘하지 대산이 가르치 남기야는 프레젠타리도 공식 거로 뭐는 수능 관에 담는 거야 이와 프레젠타리야 저들이 인산에 저들이 까지 나와야 되니 그 공식들이 거는 수그레스 그것들이 제대로스 그 자신을 그냥 뭐는 지들도 쓰니 당신을 봐 저 동생이 까라니야 캐라도 rum으로 야채도 다른 것도 야채잖아 봐 저들이 이두산에 수면 로데 마사들이 애냐 대리면은 사회체 남부의 것이 생각 소식이니 그러니까 생각이 들었어야 돼 정말 탁해야 남부의 것이 손이 이두산에 뒷거든지 승투고 말도 승나도는 최선을 팬다고 말와 경찰이 팬다고 말와 저들이 이두산에 람이야가 당근이와 다디 소식이라 람이견을 더더 최선을 되니 다 람이견을 모두 줘야지 타워도 탐색점에서 고방 둘이야기 애는 뭐냐 지다 가소래 터프부터지 간세시의 직상을 핑말한다. 저는 이전에 남양다 당근이와 숨스 대대로 저렇게 나오다. 그거지. 어떻게? 되게 저도 багшиг дүнээр нэг хэвээр гэдэг яриад энэний дараа одоо тэр багшиг шүтэх шив гэж гарч ирж байгаа. Шив маань өөрөө ямар одоо эрдэм төгөлдөртэй ямар одоо нөхцөл юмыг бүрдүүлсэн байх хэвээр вэ гэхээр одоо 14 дугаар хуудасны гол хэсэгт байж байна. Сонсогч шинэ заа гэдэг энэ шудраг буруу зүйлийг ялгаж салгах ухаан гэж. За энэ маань болохоор юу хэлэх чинь гэхээр ерөөсөө бидний шашны хөдөлмөрийн өмнө суралцж тань тэрийг одоо хэрэгжүүлж явж байгаа хүмүүсүүд бол анхандаа ямар юм бүрдүүлсэн байх вэ гэхээр ямарваа нэгэн сургаал номлол тэр одоо өөр бусад шашин байсан ч болж байгаа. Тэрийг ерөөсөө ямар нэг тийм алагчаалсан
ялгаж ингэж хандах биш. Яг өөрөө одоо ингэж нэг аль нь зөв, аль нь буруу гэдгийг ялгаж чадах тийм чадвартай ухаанаар суурлаад тэгж Бурхны шашны сургаалыг сонсохдоо ч тэгсдөө бусад одоо өөр мундаг сургаалыг сонсохдоо ч тэгээд тэр суурь санаа маань өөрөө бол Еврейн одоо энэ манай танаач гэдэг юм байдлаар одоо хязгаарлагдахгүйгээр яг л одоо нэг тэгш хандаж ялгаж чадах чадвар байх хэрэгтэй шүү. Нэгт хоёрд тэр хүн бол зааж байгаа одоо гэгэрэлд хүрэх зам тэрнээс одоо доод үн шатууд одоо зөндөө байгаа. Тэр үн шатуудын төвшөнд хүрэхэд ямар одоо эрдэнэ одоо олдсон байх ёстой гэдгийг нь ойлгуулахын тухайд тэр хүн маань өөрөө тэрийг ойлгож чадах чадвартай тийм бэлгүүн төгөлдөр одоо манайхаар бол шинжилж ойлгож чаддаг нэг ухаантай байх ёстой гэж хэлж байгаа. Тэр нь бол багштай шив ороод шүтж байгаа хүн бол багш маань одоо ингээ номын сургаал айлтлаа гэхэд намайг дагуу айлж байгаа энэ сургаалаа одоо яг болж байгаа үү гэдгийг бид өнөөдөр өөрсдийн ухаанаар тэрийг ерөөсөө ямар нэгэн тийм алагшаас үнэлгүйгээр шинжиж судлах хэрэгтэй. Ингэж шинж судлах хэрэгтэй гэдгийг бурхан багш өөрөө номонд айлцсан байна. За ингээд бурхан багш өөрийнх нь номоос ингээд аваад үзэх юм бол зарим нэг одоо энэ бол ийм байдгаа гэж бурхан багш айлцсан юм уу байхад тэрний эсэгээр нь энэ чинь юм биш шүү гэдээ яг ингээд зүйлсийн юм хүртэл явж байгаа шиг бурхан багш өөрийн сургаал дотор. Тэгэхээр энэгээр бид нар юу гэж ойлгохоор юм гэхээр бурхан багш өөрөө ийм зөрөөтэй юмуд байгаа. Тийм учраас та энэ зөрж байгаа юмуд дотроос алин зөв алин буруу гэдэг та нар шинжилээд зөвхөн барьж явах ёстой гэсэн энэ одоо сургаал өөр айлцсан байна. Тэгэхээр энэ дэр багшийн ярилцлагч байна, бурхан багшийн өөрийнх нь сургаалч байна. Ерөөсөө их хүмүүст одоо олон энэ тогтсон тааллууд дотор бол бурхан багшийн зарлиг яг одоо зөвхөн хүлээж авч болох ийм зарлиг гэж одоо нэг тэр одоо хэлсэн юм яг тэр чигээр нь авах биш цаад одоо утгыг нь ойлгоод энэ гэж хэлсэн маань бурхан багш маань ингэж бодож байна ийм усуудад зориулаад ингэж хэлсэн байна гэдэг ингэж одоо ялах юм хоёр хэсэг байдаг. Тэгэхээр тэр шиг бид нар одоо шаа асууд одоо багшийн үйлдвэрийг одоо дотор ингэж дагуулж цэвээд яг момент аваад болж байгаагүй энэ дотор одоо яг шууд хүлээж авах юм юу вэ? Өөр одоо ажил шинжилж байгаа тэрийг ойлгож авах юм уу? Эдний ялгааг сайн мэдэх ийм чадвар. Тэгээд тэрний дээрээс ерөөсөө гэгэрэлд хүрэх одоо тийм хүсэл эрмэлзэл өөрт нь байх хэрэгтэй. Хэрвээ тийм хүсэл эрмэлзэл байхгүй бол тэр хүмүүс тэр гэгэрэлд хүрэх сургаалыг шинжилж үзэж ингэж их цагаа тэрийг зарцуулах ямар ч учир шалтгаан байхгүй шуурна. Тэр одоо хүсч байгаа тийм эрмэлзэл хэрэгтэй байна. Бид нар гэгэрлийн одоо ойлгохтой арга замыг одоо ойлгож мэдэх тийм эрмэлзэл хэрэгтэй. За тэрний дээрээс ном болон тэр номыг заагч усуудаа яг нь бишрэгээр хандах юм дөрвөн зүйлийн төгссөн байх хэрэгтэй гэж байна. За одоо энэ номны дагуу бол шав гэдэг нь юм байх ёстой гэж. Тэгэхээр бид өнөөдөр бүгд ийм одоо дөрвөн эрдэм бол төгссөн усууд зарим байгалах, зарим байхгүй янз бүр байгаа. Тэгэхээр энэ талд одоо яг байхгүй бүгдийн мөртлөө энэ одоо нэг тал юм ч юм уу те одоо бүр доотлох юм гурван нэг бүтэлийн тухай ч гэсэн бид нар одоо хичээж хандах нь чухал юм. Мая 都不拿制度那么脆的那个去了推荐下吧，年代轻易的我到了去了是那了推过效益，年下村的历史这个去西天当推推荐到了那么改变多吧，书面的更多的查过了，查过了写的，然后我的都不清楚了，新是啥的那么了呗，还是多不清楚，所以啥的呢？你这你不不轻易的那么了落后，大概的是啥？给我新轻易的那么行呢，当然几乎是也那么人吧，全新年龄两是人们的全民，但是那么样子都不要告诉不要的，狼的多吧，给了第二狼，草上啊，这个装。 像沙上有的开始不来，这个沙上的呢，对我，你养了准备过，吃完过呢，他沙上去的送给他的，他带了要他嘛，操作的新赛道，
애는 되냐마 다 야가 뒤지고는 소사야 애는 소아들이야 뒤지시샤 다들 내려오시긴다 тэгэхээр одоо нөрөөс төрөөцний дээрээс юмчинтэй сонсхын цагт сонсогчийн бэлэг чанарыг төгссөн сурах хэрэгтэй. Бэлэг чанар бүрдсэн хүний садан багшаас одоо гурван толготын мөрийн зэрэг өвчийг ёсчлон сонсоод яаж анхаарал авах вэ гэдэг одоо энэс доош одоо бид нэг харахаар энэ гинэл төрх арга замыг одоо бид нар өөртөө эзэмшиж авахын тулд өөрт тэргүүшгүй цагаас хураасан маш олон янзын мөнгө хилэнцэн үйлдэл бид нар тоотох болж байдаг. Тэрнээс гадна тэр мөнгө хилэнцэн арилгаад бид нар шинээр маш их одоо бүнийг хураах хэрэгтэй байдаг. Тийм болохоор 7 гишүүн гэж одоо энд доор гарч байгаа энэ 7 гишүүний үүднээс урд турансан өөрийнхөө мөнгө хилэнцгийг нэмчилж шинээр одоо бүнийг одоо маш ихээр ингэж хурааж ингэж байцээж нөгөө хүсэж байгаа хүрх гэнэглэн одоо тэр үе шатуудыг багаар ахиж ингэж явах болно. Тэгэхээр энэ дээр одоо анхаарах зүйлүүд бол одоо эхлээд ихний одоо байн хураах одоо тэр бүний орон гэж байгаа юм. Бүний орон юм ингээд сайхан тодорхой бодоод тэгээд тэрэндээ одоо тахил мөргөл тэгээд зориул ингээд доош нь олон янзын юмуд байгаа. Энийг ингээд хамаар өөрсдөө хараараа би одоо ингээд хойш уншаа явнаа гэж байна. 그래 아니라 내가 지도셔서 무슨 소리 때문에 처벌하는 것처럼 끌어내려서 대한대학을 눈두고 있다가 저는 가족들이 계속 해왔으면 깨물으면 servi시죠. 이런 소식을 해야 뭐 사람들 내가 해놓고 들으셔도 돼요. 근데 서로도 물을 쉬어서 소야 나도 내가 뭐 내가 이게 좀 부족해 되니까 내가 지도셔서 무슨 소리 때문에 그렇지. 처음에 뭐였잖아. 내버리심. 대한대원을 기둥제 사모타가면 로드게 장도 유전 때문에 망주체. 채널을 싣고 산지초도 소지천으로 시속이 생기. 너무 숨나는 스타디 또 장도를 치고 인발에 담나 치지 또 숨쉬는 하루 경계 영화다. 너무 숨나고 쉬려. 그래서 너무 숨나고 최선을 다하신 기필을 동반이도 뚫지.现在都当然的起来呢，给你打不的超级凶度关于上半身的没了钱，当然，那个真是多的排挤的人，可能那当下去，这个这个粗心电要说起来呢，那当下去，看到呢，对于这个什么好小些的那个都没有差的了的。是对于这个当面的那个人去考试的，무슨 그런 거다. 다음에는 가보세요. 문제자가 주신 가시 대단히 좋은 동안 기계를 비롯해 대한 선서를 따라야 되는데 영대도 봐. 저는 무슨 그런 거 따라내라. 아니 사고면서 근데 다 그시라고 그래. 또 내가 소신 용구를 받듯이 가오시라. 저는 어느 순간에 최선제 여기를 좀 동반이를 동반만에 다 소신사들 내게 나가 생각하면 게이 되게 무시티 미야시 다시를 모르다마다 나야 되는 거라네 남 뒷담배 남 뒷담배 남아도 얘는 다르게 담아서 자신 주기로 삼았다와 삼았대기를 하면 거기다 대다 초주상의 장성 면제라는 게 보관도 또선 단계 대수 소화주고 장장의 쇼를 띄우고 시작했다.现在那个去年的嘛，都是才能到出去，那我就只能现在的就是慢慢开始学术，慢慢是规定关于学术讲的，出去还不是都这些嘛学术就出版业嘛，出说贵业嘛，那时候的讲多，大刚开了学术给去了，的，超级性学术算的那些，特别超级性的。说是说巨那种的差，特别是那个人特别喜欢讨论，上面看到这个我写上的最近的这些作业是确实最多把写上的两年前面给的，像我从明年那里写上的价值具体上，原来春季，第三路写上的上午道具，第二种写上的抽，原来给的新写上的多，明年这些家的写上的接了，农历上的。
남지 신호상으로 루도께 시소도 진주 풍조 시소도 근데 근중 시소도 하나도 아자 리고 뭐도 시소도 또는 사회를 시소도 특히 주사회로도 시소도 진행을 나오지는 차례적으로 시행을 발제해서 대단히 기록한 로마도 대대장 주로서 시간에 비는 수준의 규칙을 받아 지사 차순체 그래서 그는 완전히 시간이 자주 심하고 시행을 발자 다들이 이해하는 것이 아니지 대단히 너무 선도 나죠 관계 난 이끌어도 제때 대내 최고는 정신나도 시대 실수샤스 다 퇴시한 토도 남소는 퇴 타마도 실수죠 대신이 대주기 뭐라고스 다시 그 텐트 청정체 아니 텐트 내줘다 바로 저 소산에 소지기 오늘 지금 나를 다음에 애들은 미국다 주르게 와야지 아니 텐트다 내줘도 계속 살이 텐트 양면들이 미국 지로 마이에 다음에 텐트 계속 장 야를 tun시도 도시니까 이사실을 지금 tun시 tun투 남자가 뭐는 거다 그 용통을 비타고 내지기도 제하 아니 비타고 지나도 도나 아니 매일 tun중중도 써야 되듯이 등주로 거네 다음에 뭐는 거지 쓰면체 근데 등주는 제가 거는 거를 찾으시 나 거는 아니 어디서야 다가디 로 대한 강가 로티판 지신 공부해야지 로티 공부해야지 자 다들 강가 공부하다 캐스 그런 말아줘 로즈트네지 로즈신이지네지 지금 나서 로즈신이지네지 디지털이 다른 나서지 신나와 땅고 갈래를 봐 로 애니 공지에 공부하는 애니 배주시는 거 랑긴 남기 때 단집에 자주 주셔야지 용도가 근데 이들산에 안다 건들다 로마의 차에서 말해 또 이기 다 시가소를 그게 남았으면도 3년도 단티 두었던 게 하래 되다가 봐도 너무 도성이 샤워도 되네 너무 도성이 배 다가서 샤워도 되네 로티인데 봐도 쟤 그다 대자나가 시다나가 띵는 게 세마나 다도 소투 트라지 로트디 나 겨아서 봐 투트라지 다 최최사를 대와 최상으로 배워라 단다들로 쥐어야 되는 거야 아 저들이 인도산에 딱 쥐어서는데 그렇게 쥐어서 시기 샤시신 쥐어서 시 루부도 쥐어서 시 야마래 그런데 샤 된다 다와 로 아니 로주라서 노세는 로를 줘야지 도요와 근데 공지를 잘해도 저들이 인도산에 정치기 로파베 쳐서 때리시니 비쳐서네 론도랑 로주어서야 돼 반대랑 저렇게 그래서 내가 너무 도수 라면만 이용돼야 돼 너무 도수 콘치가 와면 여기 있듯이 딱 가래 반 교치부이나 그냥 지금 마고를 하나 말하고 싶지 관계 그대로 나눠셔야지 용도가 시간이 인간에 대한데 요즘 딱 보는 니체 샤바첸 오면지 딱 제대로 내내 된다야 이거 제시로 내는 조금치야 그 신경 소리는 조금 소리 신 팀members 너무 걸로 자티디 제가 좋으셔. 그래서 너무 좋아해요. 너무 많네. 너무 그래서 뭐라고 거네. 되냐고. 되냐고. 그 되냐고. 되냐 이 너무 파워치고도. 네. 누구든 되는 거야. 저들이 무슨 누가 깨야리야? 그 경쟁 타는 딱 그냥 시주에 통해 너무 잘해 판도요. 라는 기회도 판도로 삼아지기. 딱 엄마한테 쥐어야 당구처럼. 와, 근데 유산에 드디어 남의 가만히 너무 숨차서는 너무 좀 준비소리.
되게 대단한 모르겠는데 저도 리베잖아요. 정말에 손셔도 경쟁 타는다. 제가 롱이 손셔도 되면 경쟁 중에 가서 싸운다는데 경쟁은 롱의 수요네 되니 다시 좀 해보면 너무 싫어요. 저도 되게 좀 리베를 잡고 봐. 쉽게 해서 그러셔. 내가 믿기 싫대. 사람이 최근에 찾아서 최근에 저기 싫을 때 내가 찾아 던졌다네. 데이터는 이 시간에 맞아 우리가 가서 그 양면 온데 차가운 소사지 이게 이거 해야지. 그래서 저는 지금 싫어했다. 토대는 요하지. 그 최고 신의 상가들이 장가시리야, 니지시리야, 서변의 시리야, 이는 좀 달라터는 거 되기도 하. 사람이 니지면도 달라있는데 장가있는데 되게 굉장히 잡았잖아요. 굉장히 좋네. 아니 폐통, 뒤끝 중세통, 가다 지금 다른 얘기도 쓰고 오늘 폐통, 막공의 니오통, 이게 하면 온도가 딱 매수치고 올라가. 그래서 이 인산에 최근 감정이 시험을 짜가지 않았을 때 쉽게 하죠 그래. 야, 니가 와서 가시는 게 최근 감정이 시험을 짜가지 않아 바나나 저체, 조금 좀 제대로 이렇게 하셔. 온도 비는 줄 알지. 말은 무슨 일이에요. 얘는 언제지도 선 믿어볼 뻔네. 대권은 권을 lok하시 신비주고 나는 마신들 이거 싸우는 도시. 나도 생각죠. 그래서 패지 믿어볼 뻔 나는 충분히 가다는데 다 믿어보다 치워 패지 제주도 상비. 죄송합니다. 등장인도 최근 남중 시험을 짜셔야 쉽게 하신 분이셔. 그런데 작은 사들이 대중문이 작은 관에 아무 차대 있어. Тэгэхээр одоо гинэрэл төрх арга зам суралцахтаа бид нар бэлтгэл хийнэ гэж. Бэлтгэл гэж яриад байгаа юм өөрөө хийх одоо хугацааны тухайд аваад үзэх юм бол яг одоо тэрийг дагнаад ингээд нэг өдөрт нэг цаг гаргаад тэрийг ингээд дагнаа явах тэрийг болохоор тун жимээрээ гэж одоо яг жинхэнэ бэлтгэл юм гэж ингэж хэлж. Жинхэнэ бэлтгэл юм бус тэрийг дагнаад одоо сайнтлын одоо оюутаа хөгжүүлэх ингээд хийж байгаа болохоор түрүүний цан буюу одоо бэлтгэлийн одоо завсрын юм гэж нэрлэдэг. Тэгэхээр бахан шинтэн сууд одоо энэ ингээд суралцаад өөрийнхөө сэтгэл оюуныг сайн гэж хөгжүүлж дэвшүүлэхийн тулд энэ хоёрын янзын дамжлагаар явдаг. Түрүүний юм өөрөө гэж яриад байгаа нэг одоо өөрийнхөө сэтгэлийг хөгжүүлэх гол төвсөн гэж ярьж байгаа энэ өөрийнхөө сэтгэлийг хөгжүүлэх юм байдаг. Тэгэхээр хоёрын янзд хоолойн мэдэн бэлтгэл хийж байгаа. Тэгээд бэлтгэл гэж яриад байгаа юм өөрөө юу гэж одоо ойлгох хөөхөр ерөөсөө юмсыг шинжилж ажиглаж байгаа юм өөрөө дадуулах тэрийг өөрийнхөө сэтгэл дээр одоо улам баталгаж ингэж хөгжүүлэхэд бэлтгэл гэж нэрлэдэг байгаа. Энэ бэлтгэл нь өөрөө сэтгэлийн нэг юм дээр тогтоогоод маш удаан цагаар ингэж барьж чаддаг нэг юм бэлтгэл. Гэхдээ өөр одоо юмсыг улам талаас нь ажиглаад ингэж харж чадж байгаа тэрийн одоо учир шалтгааныг ойлгож энэ одоо зөв санаанд хөгжүүлснээр биднэрт ямар одоо ач тэрний нэрбэнийг яаж гарах вэ? Хэрвээ энэ өөрсдийнхөө сайн санааг хөгжүүлэхгүй бол биднэрт ямар одоо хормолтой нөгөө зөвхөн дөрвөн яаж ирдэг энэ талаас нь гэж олон талаас нь ажиглаж ингэж бодох ийм хоёр янзын бэлтгэл байгаа. Өнөөдөр мэдээ үнэлж байгаа юм дээр бол аль бэлтгэлийг голчиж явах вэ? Ерөөсөө ажиглал одоо шинжилж учир шалтгаанууд тулгуурлаж ерөөсөө юм чанар одоо наан сандхан зөв буруу гэж ялгаж хүлээж авах бохоо сургуульч өөрөө багшийн ярьж байгаа одоо мөн сургуульч энэ яг тэр шинжилдэг одоо тэрний бэлгийн өөрсдөө гэдэг хөгжүүлэхийг яагаад зааж байгаа. Тэгэхээр шинжилж одоо ерөөсөө одоо өөрийн одоо ойлгож наанаас нь цаанаас нь өөрөө харж ингэж бэлэгдэг тийм бэлэг өөрийн бид одоо хамгийн гол нь одоо хөгжүүлэхийг мэдээ зааж байгаа. Тэгэхээр зарим одоо нэг таньдаг усууд бэлтгэл хийж байна. Өөрийнхөө сэтгэлийг одоо гинхэрүүлэх чинь гэж ерөөсөө мэдээ олон цагаар ингэж нэг юм бодоод ингэж суучдаг. Тэрийнхээ одоо яаж бодох аргачлал юмыг мэдхгүйгээр өөрөө сайн сурлагаар тэгээд одоо хэдэн хөвч боддгийг хэдэн сарч боддгийг энгийн сургуулиуд хийж байна. Нэгэн хэдэн жилийн дараа эргээд надтай уулзахдаа нөгөө юм өгсөн байгаар өргөн ингэж юмыг ажиглаж боддог
өөрийнх нь одоо ухаангүй чаддаг ингэж ойлголт нь хордог байсан тийм үү сүүлд ойлголт нь удааширсан нэг тогтоох чадвар хүртэл одоо сүүл болсон юм тохиолдсон одоо хүмүүс таарч ирсэн бүр миний таньдаг юм хүн байна. Тэгэхээр бид өөрсдөө одоо тэр бэлтгэл хийх аргачлал гэдэг нь тэр мэдлэгүй яг нэг хийх юм бол өөрөө одоо бид өөрийг сайжруулах шаардлага эсрэгээр өөрөө мөнхөд талаар хөгжүүлсэн юм байдалд орж хөрөх байдаг шүү. Өөрөөр хэлбэл харах хэрэгтэй. Нөгөө өөрсдөө одоо ажиллаж одоо үүрэг учир шалтгаан төлөөлж ингэж одоо бэлтгэдэг бэлтгэл өөдрөг бидний юм дээр гараад байгаа гол одоо юм маань ерөөсөө бүхэн багш маань энэ яг л байгаа юм чинь хүн ойлгож тэрийг ойлгосноор хүн эцэг гэмээр чаддаг гэдгийг сургаж байгаа учраас өөрөөр заасан юм дээр бол юм чинь наад цаанаас нь ялгаад сайн хийснээр үрдэн үрдэн санаа явж үгүй гэдгийг бид нар өөрсдөө шинжилж ажиглаж үзээ. Эсрэгээр одоо юм хийвэл тэр үрдэнд яг гарах уу яаж хуурж ийн гэдгийг өөрийнхөө өдөр тутмын амьдрал одоо жил тэр яаснаа одоо өөрийнхөө хэлгээд ингэж тэр шинжилж ажиглаж ингэж явж тэр тал дээр өөрийнхөө сэтгэл ойлголтыг хөгжүүлж ингэж явах нь бол бидний гол яриад байгаа юм бэлтгэл гэж ярьж байгаа юм. Тэгэхээр энэ бэлтгэлтэй ингээд холбоотойгоор ярих бид нар энэ бэлтгэл хийж байгаа өөрийнхөө сэтгэлдээ наа одоо ойлгох гэдэг. Тэгэхээр шашны одоо бид нар гончгсон гэж ярьдаг тийм үү? Монголын бол одоо мэдхгүй одоо хүн бараг байхгүй болж явж чинь чухал дээд гурав гэж ингэж ярьдаг. Чухал дээд гурав гэж яриад байгаа бурхан ном хураг гэдэг. За бурхан бол өөрөө гинэрэл хураг анх удаа бишсэн юм чирээ юм гэж яг гинэрэл хураг хурсан арга замаа нэрмэн сайхан санаагаар өдөөж яг бусад одоо гинэр чадаагүй бусадад айлцсан. Тэр айлтын сургаалны юм тэр номоор одоо бидний ярьдаг одоо чөөрөмж гэж яриад байгаа. За чөөрөмжийн хэрэгжүүлж явж байгаа нэгэн одоо дээд түвшинд хүрсэн тэр одоо олон эрдэм олцсон юм усудаа болохоор хутагт хургаад одоо хураг одоо ингэж одоо бид хэлдэг. Тэгэхээр энэ дээр хамгийн гол одоо бидний ярих хэрэгтэй юм бол ном байгаа. Ном бид нар өөрсдөө за ном гэж одоо тэр чөө гэсэн үг. Чөө гэдэг нь цааш нэг задлаа жоохон үзэх юм бол төвд одоо чөө гэж байгаа юм бол засах гэсэн үг гэж. Заснаа гэдэг нь нэг засах уу. Хүн одоо тэр нэг хэр бүртгтэй тэр нэсмэн сан юм одоо холилдсон байгаа сэтгэлийг сайхан одоо хэрэггүй сайхан зүг одоо бүх хэдэн төгссөн юм одоо чанар болгож засч чаддаг. Тэр нэг метр ном гэж ингэж нэрлэдэг. Тэгэхээр энэ өөрийнхөө сэтгэлээр бий болгож тэрийг хөгжүүлэх одоо тэр нэг замаа яг хөхөр бусад шашнаас одоо онцлог ялгарч байгаа ялгаар нь бол бид ямар ч юм байсан зам учир шалтгаанд төлөөлж тэрийг одоо мэдлэх баримт байхаар тэрийг бид хэрэгжүүлж хөгжүүлж хийж одоо бусад шашнууд бол ингээд ажиглаад байхад яг л сужиг дараал гочлоод явдаг юм шиг харагддаг. Манай сужиг байдаг. Манай сужиг нь бол учир шалтгаанд төлөөлсөн сужиг бид яг сужиглж бохоо одоо юм яаж явж өөрсдөө ингэж хэрэгжүүлж амьдралдаа явах хэрэгтэй байна. Тэгээд бурхан шашны өөрөө сужиг болон бусад шашны одоо өөрсдийн одоо бурхан мэдээ юм ертөнцийн шинжин гэдэг юмд сужиглж байгаа сужиг нь бол шалхуур өөрсдөө шүү. Яаж хэрэгтэй. Тэгээд байдлаар ингэж бид одоо явснараа өөрөө одоо сэтгэлээр байгаа тэр мөн санаануудыг анх бол одоо яаж биелүүлээд нэгт одоо таньж мэдэх хэрэгтэй. Тэгээд өөрөө сэтгэл дээр яаж зэнзэн одоо санаануудыг төрж идэг яаж таньж мэдэх хэрэгтэй. Хоёрт тэдний хооронд нь ялгах хэрэгтэй. Гуравт тэр баймаар өөрсдөө ямар нэгэн шалтгаан тулгуурлаад одоо ингэж өөр үед юм уу өөр эсвэл үед юм бусад таарах тийм үү яаж зэнзэн юм буруу юмуд байдаг. Тэгэхээр бидний бол яаж төрөөд байгааг бид ажиглах хэрэгтэй. Эсвэргээр нь одоо энэ буруу юмуудыг бид яаж өөрийнхөө сэтгэл дээр баг одоо төлөх үү. Энэ одоо баг төлөх арга тэрний өрөмдөг гэж яриад байгаа юм маань болж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө ингэж ойлгоод явах юм бол тэр сэтгэл дээр байгаа